Аллагын цаг. Конигавкадын сургууль бол улсдаа дээгүүрээр хувийн сургууль. Гэхдээ энэ элит сургуулийн 3 ангид бусдаасаа хамгийн тааруу сурагчид суралцдаг ба тэд бусдаасаа аслагдвал хуучин хичээлийн баримт хичээлдэг. Сургуульдаач, багштайч, найзуудтайч хаягдсан тэдний эцсийн Е-блог гэнхвчтэд нь хамгийн сайн найзтайч дотн гэр бүлтэй хэлж болохгүй нэг нь нууц бий. Тэр нь тэдний ангийн багш бол 20 мянган хурдтай 8алж. Баста төгсгөөс өмнө багшаагаа алгах ёстой. Үгүй бол дэлхийс үүндээ тэд бол алхах юм. Тэдүүлэн 3 дугаар ангиудаар хүртэл ингээлийн сурагчид байсан чинь нэг л өдөр батлан амгал юмнаас хүмүүс ирээд одоо энэ тань нарын багш гэнэ амилжиг орлоод ирж. Тэр нь бүр сарны 70% өөрчлөлтсөн хэрэгтэн гэж байгаа. Дараа жилийн 3 сар гэхэд дэлхийд цуцаж чадах энэ хар гэргийн түүнийг алж чадвал 15 мянган шагналтай. Гэхдээ 15 мянгыг авах тийм чамар биш. Алах гэсэн алуурчдаас юуч болоогүй мэтбэлтад бүр хүмсгийг нь янзалдаг. Артаас нь хөгж сүнөг жонгоцогч юуч болоогүй юм шиг хагаар төр зүлгдэг. Гэн нөгөө цохрын нисгүүцтэй шалгалтыг нь зарим дээр нь зураг хүртэл зурчихсан байдаг. Түүнийг энгийнийг сурагчид яаж алах юм бэ гэж юу? SAUSO болохунд бол энгийнийг ердэн тоглоомч багшд бол хамгийн аюултай зэвсэг. Гэрээний дагуу тэр сурагчид ямар ч хөрөл өчрөж болохгүй. Юмс басамжилж байгаа дээр нь халаарэ гэж загчээ. Түүнийг яагаад энэ ангид багшлах санал засгийн газар тавьсныг хинж мэдэхгүй ч энэ бол ирээдүйг гэхдээ ангийнхны хувьд ирээдүйд сайхан амьдрах боломж. Цайны цагаар танхаагаар ангийн дараа 80 цаг дуудажуулаад багшийг алах төлөвлөгөө байна гэж түүнийг уйттай зүйлээ өгдөг. Багшийн сэтгэл хөдлөл царайныхаа өнгөрөөл ярьдаг. Хамгийн сул буюу эмзэг өнгөн ягаан. Цайны цагийн дараа хаяахан энэ үгийг үзүүлдэг. Каянагийн асуултын хариу хүртэл жоох удаадаг. Үүнийг нь мэддэг нагаасаа зөвхөн хичээлдэр үзүүлэх гэж байгаа мэт түүнрүү өртөөд утгаараа дайрсан бол багш юуч болгоомд бултаад дараагийн удаа илүү бүтээлж байхыг сануулгаад түүний үзүүнээс сонгосон зүйлтэй гармагтана. Танхаагаарч энэ угаасаа хүнийг алж чадахгүй. Бид нагаасаа хэмжлэлийн төлбөр 14 мянган өгчгөн гээд дуурайсан чинь нагаасаа өгт гэнтэйгөө бас багш байхгүй байлаа. Учир нь тэр хэлхийдний тэдний ард гарчихсан. Өөрийг нь алахын тулд нэг яга зөлөөслөм мэт машир арга хэрэглэн маш ихээр үрлэж. Тэдний өмнө хэзээ ч харж байгаагүй аимшигтай харангийн үзүүлэлээ. Энэ үед хинч хөдөлж чадсангүй. Харин багш гармын дотор тэдний бүгдийнх нь гэрийн хаяг авчираад би та нарыг хэмдэж болохгүй ч гэр бүлэг чинь найз нөхдөг чинь дэлхийн бас хүмүүсийг бол дараагийн ийм муухай хэрэглэх юм бол би яасан зүгээр өнгөрүүлэхгүй шүү гэж хатуу сануулаа өглөө. 地球の裏でも逃げられないとどうしても逃げたければこの先生を殺すしか。Гэхдээ дараа нь тэднийг сард нэг удаа ашиглаад харьц гуйжуулах аргыг нь ашиглуулсанд нь бахархаж дараагийн удаа өөрийгөө л үнэндээ нараа гэж нэгээсээ дэллээд та нар бүгд бусдыг инээлгэж сэтгэл тэнгэр байх алгыг хийж чадaltaй мундаг алуурчид хэмээн магтдаг. Тоохон цагнаш дараа нь толгойг нэлж магтдаг энэ хачирхалтай багшлаг гаргадаг ч бас тэднийг ихсэлж орсонд нь нагаасаа баяртай байл. Багшид нэр байдаггүй учраас Каяна түнд алагдашгүй буюу санаавч Коро сенсей гэх нэрээ өгдөг. Энэ бол тэдний байг Коро багш юм. Бейсболын цаг. Нэгээс ангийнхан бейсбол тоглох дуртай хүүхдээ нэлж Коро багшийг алхаар төлөвлөжээ. Бейсболын өмнө багшийн асар материалыг нааш түүнийг шийдвэл бууны сумыг бодвол хамаагүй сүлдөөтэй болохоор багшийг анзаарахгүй байх гэж утсан ч багш хэлхийдний анзаараад бүр агаал хоогооч бейсболын бэлээ авчираад өнөө хүмүүн бэрээд очихсан мэл. Уусаа түүнийг алах төлөвлөгөө бүхэл ангийнхны хувьд өлегтэй орхишлаагүй. Тэгэр Коро багш тэдний магтаа цааш явсан боловч бейсболчин хүн нэлээд өнөгтэй болтон. Тэрээр өмнө бейсболын хөлөд байдаг байсан ч бөмбөг нутаан болохоор гараа нь гарахаа бэлж хичээлийг хэрэглэлцлээ чалчжээ. Дараа нь Янг руу ямар ч клубт орох хэрэггүй болчихсон. Нэгсээ тэр хоёрыг ярилцж байгаагаар арай Коро багш өчтөр алхаслаа түүний өгөр орож байгаа юм шүү дээ гэд утсан. Чихнээс ороод мэж. Тэгэд чи өргөл тавтаа тамирчныхаа шилдэлтэд бариад түн түнд хэзээ ч хүрэхгүй. Мөнөө болчин ч хамаагүй сүл тэмдрэл худлаа хэлдэггүй юм гэхийг сонсоод бейсболч. Авьяасан тустай юм эстэй. Одоо яалтай билээ гэх хунаглахад нагээс орл. Яаж мэдж байгаа? Би Янг болохоор гэхэд учир нь би түүнийг ч бас шилээд утсан гэнэ сонингийн зураг гаргаад ирлээ. Бас тун тухай болон богоны чинь болж хамаагүй юм болохоор үнийг ашиглаж бичлэгэл хийвэл тунаас жилүү болж чадна. Тэмдрэл худлаа хэлдэггүй юм гэд яваад өгдөг. Бас Коро багш нэг хүн амлсан болохоор Янгийн багш усан юм л дээ. Энэ явдлын дараа бейсболч авьяас болох өөр гэдгийг ойлгож өөрийн авьяасан мэдснээр шийдэлтэн сэтгэл санаач хамаагүй дэрчээ. Коро багшиг хойдолын мөсөд зорж явах ангийнх нөтөд багшаа биднээс танилцлыг гэж инээж гүйж ирээд баярлаж байхаа хүрнэ бүгд нэгэн зэрэг утгаа гараад Коро багшиг алах гэж тарина. Гэтэ багш юу гэж алуулах шууд л бэлдээд утгахныхын нормын цэцэг тавьчихсан мэл. Гэтэ энэ сурагчд өөрсдийнх нь тарсан цэцэг уултараад Коро багш хурлаас цагнуулсан мэт цэцэг тарьсан юм да. Засгийн газрын Краснома гэгч Янгийн бие тамирын багш болох талаар захиралтай уулзаад буцагтанда энэ сургуулийн Янгийг хүчтэй гадуурхдаг зарим сурагчдын тийшээлийн авахын төлөв хичээлээ хийдэг гэдгийг олж мэднэ. Гэтэ тэдний яагаад байгаа Янгийнх нь үнэн жаргалтай багшаагаа алахыг оролдож байлаа. Тун сургуулийн сурагчид багшаагаа алах талаар энийгээд ярьж байгаа гэдэг санаж сургуулийн хамгийн их гадуурхагддаг Янгийнх хамгийн жаргалтай байна гэдэг бүр санав. Янг гэхэд явж сурлагатай чигтрхийг асуудал тэрээд ийшээ амжсан нэг сурагч бай. Одоо 20-нд тусч байгаа болохоор буцаад хичээлдээ орно. Эрцээний хотын голж багшийг алж болно гэдэг нь баярлаад авах. Нэлээд левгүй гарч байгаа л дээ. Кармагийн цаг. Сурагчид бие тамирын хичээлийг хүн заадаг болсон нэлээд баяртай байлаа. Өмнө Коро багш хүн хийх натгаа харахаа аргагүй урд хичээлээ заадаг байсан юм л да. Харин Коро багш Краснома багш миний сурагчтай болоолаа гэж нэлээд дургуулж авав.
Карсуми багш бол аллах хичээл хоёр яг л адилхан юм бүгдийг суурьаас нэхлэн заана. Өдөлгөө өнөө кармаг их сурагчиж уулзлгүй жинээсээ гэсээр хүрээд ирлээ. Багштайгаар бэр хатал гарандаа нусан жижиг утгуудаар гинжээж ардаас нь алхаар тарив. Тэгснэ ийм жижиг карганд ийм хол усэржлээд гээ өдөөд яваад өглөө. Энэ бол багшид хохирол учруулсан анхны тохиолдол. 逃げないでよ、コロ先生。殺されるってどういうことか教えてやるよ。 Дараагийн цагтэр шалгалтаа төрүүлж дуусчаад багш нарын өнөөс юм уу гэд багш сталаас арайгаж хайлуулахгүй авчирсан зэрмгийг гэдэж барьцаалтуулж аваад хөлн доор нь багшийн өсрө материалыг тавьж гэмтээж тавиад ардаас нь алах гэж тарина. Тэгэд ууралсан гороо багшид та намайг алах эсвэл гэмтээж чадахгүй. Хэрвээ тэгэх юм бол та сурагчтайхаа нүдэнд багш биш өрдөл хараатан байх болно гэж яваад өгнө. Ер нь бол карма короо багшид багшийн хувьд авч болохгүй зураас байгаа гэдгийг мэдчихэд ингэж яриад байгаа. Түүний зэвсэг ашиглах болон хурууч чадвар нь бусдаас хамаагүй л. Гэтэ тэр дэлхийн их тайван эсвэл шагналын мөнгөний төлөөч биш. Өртөл короо багшийг сайн багш болохоор нь алахыг хүсэж байгаа. Гэтэ энэ бол бүхэлдээ буруу алах хүсэл. Тийм болохоор короо багш түүнийг ялалцтал өнгөлөхөр шийд. Маргааш нь багшийг өтгөр самбарын урд тасан наймал жиг өндөр хүртний тэрэлтэд бууж ашиглан амттай өдрөө холуулгаж хичээл донд буудах гэж оролдсон хүмүүсийг нь бодож. Хоолны хичээл дээр алах гэж оролдод. Ягаан зөрөгтэй хормогч зүлгээд эсэргээр кармагийн урилгыг хүрнэ. Өдрийн төгсгөлд карма та сурагчтайхан төлөө өөрийгөө зөвлөсөж чадах уу гэж асуугаад もちろん先生ですから。そっか、よかった。なら殺せるよ。 буугаа бэрээ хацлаас сурчлээ. Одоо хэрвээ короо багш түүний дууны хурдаар аврах гэж оролдвол түүний бие тэсгүй. Арай удаан хөдлөл түнд бодуулж өгнө. Хэрвээ юу ч хийхгүй бол тэр багшийн хувьд хүн. Кармагийн өмнөх багш нь түүнийг сайн дүнтэй болохоор элдв хэрэгээс хамгаалж өгдөг байсан ч өөрөөсөө илүү сайн дүнтэй сурагчид татахт нь оруулж жихэн дөрвөө харуулаад түүнийг яэн руу нагсан. Харин короо багш би сурагчаа хайдаг багш биш гэж хэлээд сэтгэлийг нь хөдөлгөнө. Энэ үйл явдлын дараа карма хэрэл цувал хөсөлтэй болж өөрчлөгдсөн байлаа. Гэхдээ багшийг өтгөө юу гэж болох энэ хэвээр. Алах гэж ирсэн алуурч нь бандыг ялцтай зөвлөгөөд бицдэг. Энэ бол алхахын анги. Томчуудын цаг. Короо багш ирэх замдаа нэг эмэгтэйг хорсон биш тэр нэг ингэж шинээр ирж байгаа англи багш биш дараад наадаас алахгүй. Короо багш бүр ягаан хөтө болчих. Гэтэ короо багш байхгүй хойгоор үнэн дөрхөн гана. Ирена багш гэж татнууд та бэл тэр махс байхгүй байхад багш болж хэлэх сонирхол алга. Элавч хийх гэж дуудаг гэл. Карма бол би ч хичээл гэж байна. Тэгснэ нагисаагаас мэдээлэл авна гэж нагисааг хүнсээд алгаа хийхээр 3 мэрэгжлийн хүн аваад ирлээ. Ганцхан өдрийн дотор бүхэл бэлтгэлээ хангасан тэр бол Ирена Илавич гэх нэртэй. Харин өөр орны хэлээр чөлөөтэй ярьдаг. Байтагаа тутамсаж өөрөө салдаг мэрэгжлийн алуурч юм. Гэтэ хичээлээ болбор ерөөсөө заахгүй. Томчууд харах байдгийн хүүхдүүд халамжлаад болтгоо зүгээр байж байна. Эхний өдрөө бүхэл сурагчдад үзээд тагцсан ч алгаа хийхээр короо багшаа агуулхад удаад. Эрдэнэ сумитийн хүүхдийн тоглоомд итгэхгүй гэд 3 жинхэнэ сүнтэй буугаар шүрэж гарлаа. Энэ бол сүмний дараа ямар ч амьтан мэдүүлдэхгүй гэж бодсон ч короо багш зүгээр байлаа. Учир нь энгийн сүм түн нөлөөлөхгүй. Түүний бие дороод л хайлж чана. Пасины металлын хурц нарны цолж түүний хамар онгож гсан байлаа. ああね、大人には大人の手入れがありますから。 Энэ үйл явдлын дээр улмал аллахтаа төвлөрч хүүхдүүд сүлдээ. Та хичээлээ заахгүй мэл цагаа короо багш төгчгөө угаасаа удахгүй шалгалттай гэх. Өнөр хийнгэн та нар энэ сургуулийн гол хөтлөөд эцтэй. Одоо болсон хичээлийг ямар ч нэмэргүй. Миний алга амжилттай бол хүний 5 сая yen үгүй. Ямар ч хэрэггүй хичээл хийснээс дээр. 私に従う。出てけよ。Гээцэмж баслаг гаргаж байна. Ийм сайхан эмэгтэй тэнийг аваараа амьсгалж байгаадаа байрлахгүй яаж зөвхтүүдээ гэж гомдлоод байсан тунд Карасуми багш короо багш бүхэл сурагчдын даваа болон сул тал зориулны бүршин шалгалтын асуултууд бэлддэг. Бас чи сурагчдагч дорд үзээд хэрэггүй. Тэдбүх чадлаараа алхахыг хичээж чадвараа дэвшлүүлсээр л байгаа. Чи мэрэгслэх гэдгээрээ бахархдагч алуурч бас багш байж чадахгүй ба чи энэ гамын доорн байгаа шүү гэж хэлдэг. Хөтөлбөрийн анхныхаа хичээлээ зааж басан бүх зүйл туушлалт байлаа. Хүүхдүүд түүнийг элдгээр хүлээн авч ингэж би ч гэж биш би ч багш болсон юм да. Аллагад төгс орчны бүрдүүлэгдсэн дэрэн сурах төгс орчин болж босч байгаа нь бүгд короо багшийн тэмдэглэл дээр бүжиглэж байгаа мэт. Уулзалтын цаг. Сурагчид багшаагаа гинтийн даралтаар алах гэж оролцоор бас бүтлгүйцээр короо багтлыг устгах гоё дамид битгэрнээс сарын сүүлээр цалин тусан мөнгөгүй болчдөг. Ямар сандаж туршилтаас илүү гарсан хамтднуудыг нь хүүхдүүдээс авахд. Тэгсэн ангийнхны нэг охин таныг алах хургаамаа уугаад өгөөд гэх хүн төхлийн аюултай 3 хоног төнөглөө. Хариулчлахна. Энэ охин босчгийг гинтийн даралт хийж чаддаггүй. Гэхдээ хийн дуртай болохоор сэтгэлээр хин хор хийж хоройхож оролдож байгаа нь. Гэхдээ ингэж шууд хэлчихээр уух тэнэг байхгүй л үү гэж бодтол короо багш аваад очлаа. Эхнийхээ нь уухад ивэртэй, хоёр дахьыг нь уухад далавчтай, гурав дахьыг нь усан чинь нэгсэн саарл юм болчлоо. Энэ охин шинжлэх ухааны хичээл дээр гайгүй дүнтэйч бусад хичээл ялангуяа үндэсний хэл дээр хүний төвөгтэй сэтгэл хөдлөлийг ойлгодоггүй болохоор тааруу дүнтэй. Тийм болохоор Лиэнг рүү өнжээ. Харин короо багш түүнийг дэмжиж чаддаг зүйлийг илүү сайжруулахад болно гэж хэлдэг. Маргааш нь багшийн цавраар бэлдсэн багшийг алах байсан л бэлэн болжээ. Гэсэн короо багш тэрийг уугаад мөнгөлөх шингэн болчлоо. Энэ түүний төвгүй бас эсвэдэг төгчвөл дараагийн түвшинд нь хүргэжээ. Короо багш түүний хуурснаа гэвэл тийм. Яг гэвэл хүн хорог зүгээр л мэ хор гэж төгчөж болохгүй. Тэгвэл бусдад ашиглуулаад л тусна. Харин бусдын төлөвлөлтийг болгож уран яруу өгөр өгөхтэй. Түүний хэмээн мэдлэг чадвар ирээдүйд олон хүнд хэрэгүүлнэ. Гэхдээ үнийг улам сайжруулах нь хэлний чадвараач бас сайжруулаарай гэж түндэрлээ. Энэ ачаалттай багшийн өмнө хор барьсан алуурчин энэ сурагчлан хоёрт түүнийг алах сурагч гарч ирэх хаач байсан. Сарбар сургуулаараа сургуулийн талбайч гисдэг.
Яэн бусдаас олсогдмол хичээлдэг болохоор олон айлтай замыг тулж нэг юм ирлээ. Хөрх короо багш бусдад бид төтөлж болохгүй болохоор ганцаараа үлдээчих. Тэгэд энэ үед энгийн үеэс ч гадуур хөвгдөг болохоор энэ хугацаа яаж игээд төсгөөсөөр орохгүй. Карма бол шийдвэрлэн сүртэй зүйл биш гэж шууд тасалчаад бүр эрхлэгч нь хүртэл тэднийг илт доош нь хийн. Гэтэ тиймээсэн ч бүгд манай хоёр багштай нүд маань бич багш анх хэрэгтэй ялангаа алдсан байсан юм. Бусдын нүдэнд бол муугаа үзэлгүй юм. Өдлөө короо багш тэднийг эвгүй байдлаас гаргалаа. Чагсаал дундуур хөвгдөд бутгнаас таваа гаргаж ирээд короо багш өөрийгөө харуулад бич багш түүнийг алах гэж оролдоод манай хэд балж байна. Чагсаалын дараа нагасаа хууч ангийнх нь хоёр хүүхдээрлэх гэж оролдлоо. Хэдийн нагасаа юу ч хийж чадахгүйсэн ч алчхан шүү. Ганцгүй самсадалтаас өргөж алах гэж оролдож байсан юм гэж хэлээд тэдний замаас холдуулаад цаашаа төглөө. Короо багш түгээр бахархсан мал хөрөл эсэргээр өмнөнийг логикийн алдаа алгаас жилүү чухал хэрэг хэмээн хүлээн авч шийдвэрлэхээр боллоо. Шалгалтын цаг. Улирлын дундаа шалгалт өрцөөр. Тиймээс короо багш хүмүүр дээр дуулж хичээлийг нь заажуулаа. Япон хэл 6, мат 8, нийгэм 3, хим 4, англи хэл 4, наруто 1. Саяхнаа хүртэл 500 хөлбөр гаргадаг гэсэн ч одоо бүр хүмүүр дээр хөлбөр гаргаж ирэх дэлхийн ус тогтол хийгээд байгаа юм шиг. Гэтэ тиймээсэн ч тэр бол эвэл ихний хувьд ихтэй сайн багш. Ийм болон хөлбөр гаргахаар ядрахгүй юу гэсэн зүгээр нэг нь гадаа амрааж байгаа гинэ. Инхээр олон ядарч юм. Яангийн байран дээр цэвэрлэл хүрэлцэн иржээ. Короо багш бол миний цэлгэний хэмжээш гэдэг талгнаад сууд. Гэтэ тэр нь яангийг өөдөн татгаа бэлгэж хэлэхээр ширсэн. Түүний сургуулийн 10 жилийн дотор үлцэн элит сургуулиуд энийг болгож чадсан. Ажилчин шаргуульчны зарчим буюу нийт сурагчдын 50% залхуу хариу үлцэн 95% маш сайн байх зарчим. 5% буюу яангийг маш хүчтэй гадаргасан. Үлцэн 95 сурагчид хэвлэл рүү ормооргүй байна. Хүчтэй байдлаар маш сайн байх. Иймээс яангийн чигээрээ байх хэвээр. Тэгэд гарахаа минь 1 секунд тайлаарэ гэдэг өн шидчихдэг. Короо багш түүнийг нүргэлтэй нарахгүй тайллаа. Тэгэд цурхажгаа хурд юм. Гэхдээ дэлхийд хурдаар шийдэж болох асуудал ч бас байдаг юм шүү дээ гэж хэлдэг. Тэр л короо багш байн хувьд илдэшгүй. Гэхдээ багшийн хувьд энэ сургууль түүний зохиосон төлөвлөгөөнөөс тогтож чадахгүй. Цорол гарахтаа нэг цатаа таарч улирлын дундаа шалгалт найж байгаа шүү. Хичээгээрээ гэх ганц зөвлөмрөөр түүнийг алуурснаас яангийн сурагчулгаж хэлбэрхэн унаглаа. Маргааш нь короо багш шарандаа өнөө тавтах улам өртөмжүүлсэн. Ядарч унтлаа л хичээлсэн. Гэхдээ тэдний шалгалтын сайн нэн авснаас короо багшийг алж 14 хүнтэй болсон илүү ойрын зорилгонд санагдаж байлаа. Яагаад гэвэл тэд яангийнхан харин үнийг сасад короо багш боловч тэдний бүгдийг нь гадаа талбай цуглуулад алуурч ганцхаарахтай байх хэсгүй. Та нарт 2 дахь 3 дахь харахчаас хэрэгтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол та нар алуурчин байх хэрэггүй. Намайг хэнийг алчхал эсвэл би цухтаачих бол та нарт одоо байгаа ганц хэл чинь байхгүй болно. Тиймээс та нар улирлын дундаа шалгалтад нийт 186 сурагчаас бүгд ихний 50 төрж 2 дахь хэлдэ батлаарай. Үгүй бол би явчихсан шүү гэж хэлдэг. Шалгалтын дээр хэд их хэцүү бодлого олон байсан ч бүгд короо багшийн цаасныг санааж амхан гिचэн ялжуулаа. Тэд бүгд артаасаа хөлмөд бодлого тогтоолсон юм. Цагшил шалгалтаас 2 өдрийн өмнө шалгалтын сэдвүүдийг өөрчилж бусад ангуудад өөрийн мэрэг хичээлээ заажээ. Короо багш энэ багшийн нь бүр би та нар л өсөж ярьж чадахгүй. Гэхэд карма утгаа шидэд тэгвэл та намайг таныг олж яахыг харж чадахгүй нэ гэд өөрийнхөө шалгалтын цэцэг үзүүлээд та арай бүгд ихний төв тарайг шалтгаан гаргаад энэс сутахгүй байгаас тээ. Яг үндэ алуулахаас айж үжи. Гэхэд бусдын ч дэмж короо багш үгүй улирлын шалгалтанд өшөөгөө авна гэж хэлснээр нэг хэсэгтэй л эндээс явахааргүй боллоо. Явцсан шалгалтаар тэд Е-бүлгийг тусгаарладаг. Цуцаа хааны мөргсөн ч өөртөө Е-бүлэг гэдэгт бардам байлаа. Сургуулийн аяллаа цаг. Сургуулийн аялал өрцөөр короо багш биний их тогтолохгүй наа гэсэн мөртлөө амар тогтолчихсон бүгдд нь зузаан гарын авлаа биччихсэн байдаг. Бич багш би явахгүй жолноо угаасан даамаагүй гэж хэлсэн ч яг үндэ явахыг үнэхээр хүсэж байдаг. Харин Карасан багш тэд аяллаа үеэр хаалгыг тайлбарлаж өглөө. Бэргэн бочод хэдийний байр ажиллажсэн. Тэдний их зүйл бол баг болон хуваагдаж алгаа тохиромжтой газрыг хайж болох. Амжилттай бол 10 тэрбум суурьтай. Манай багт бэс болон сүгэнэ ангийн дараа нагасаа химчгуудаа намхан каяна хариуцлагатай ангийн ад канзаки гэрчин амиг хүчээр таглах карманар байгаа. 3 бол аллахын анги. Тиймээс сургуулийн аялалч сонирхолтой яхан гарцаагүй. Аялал эхлэхэд короо багш харагдахгүй байсан ч харин хамт ирүүлж байгаа гал төрнөөс очроод Монгол томцогтой ярнал өөрийгөө өнгөлөн даллаа нэг бодол авчлаа. Дараа нь автобус сууснаас болоод короо багш натрын мохоор хэн гарсан шаарч өгөлч. Дараа нь тэд олон алдартай хүн хөсөн гэгддэг газар төрлөө. Тэдний хөнгөө гудамжинд явж байхад нь халуун сургуулийн гарууд гараад ирдیں۔ Карма шууд хоёрын цацанч тооны зураг гараа нагасаа ухаан алдаас сэрхэд ангиад намхны хоёрыг аваад явчихсан мөлөө. Хинч нуугдчихсан болохоор зүгээр. Тэд өөрсдөө очроо болохоор шийдэж короо багшийн маш дэлгэрэн гарын авлага 1243 даруйцны. Хэрвээ багийн түншин хулгайлагдвал явах гэсэн заалтын дагавар явсаар байгаа болоод ирдэг. Энэ гарын авлага гэхдээ бүр арай л дэлгэрэнгүй. Энэс төсөмлөгийн чинь Токио зарж байх үн цэцэрлээсээ гарах гол дээр нэлүүлж байгаа асуудыг хараад сингл өөрийгөө аргадаг ч гэж яах шиг. Хэдийдээс бид нар ахнараа дуусчихсан гэх том байсан короо багш хүн гаруудыг намын цэрэг тоглоод арчилчихсан үрээд ирлээ. Тэд дээрсэн ч 20 мяхан хортой короо багш юу ч болсонгүй. Тэднийг элит сургуулийн багш нар хэлээд байдаг юм уу гэхэд хэдийдээ элит сургуулиуч гэлээ сургууль дотор маш ихээр гадуурхаадаг гэсэн ч тэд хичээсээр байгаа. Загас цэвэрсэн ч бохирсон ч урагшаагаас хэлсээр л байвал аж жаргалтайгаар усан төрөндөг юм гэж хэлдэг. Энэ нөгөө аавынхан шаардлага цогтож автомат тоглоомын газар төсөө явган тоглосон.
Ангид унсан ангийн одоо нэлийн хүн тусаж хулгайлаж муухай төрснөстэй болсон санаа сууж байсан зүйл нь байхгүй болсон мэт ад жаргалтайгаар инээж байлаа. Тэр хамгийн чухал нь бусны харах хүнцэг биш харин дотор хүн өрөөс харж хичээх гэдгийг ойлгожээ. Сургуулийн аялын цаг 2. Карасун багш улаанууд хэмээх алуурчин Кора багшийг алхахад олгороо өгчээ. Элсэн шурганд 2 км хол байгаа хүнийг ч алдаг түн нэлээд амархан санагдсан ч зэв харах үед нь алах гэхээр амтнараа бирч яваад. Жүжиг үзэж байхад нь алах гэхээр жүжигэн дотроо ороод сурагчид сатааруулж байхад нь алах гэхээр цаасаар сумыг нь зогсоогоод ерөөсөө алж чаддээ. Кора багшийн хурданч хамгаалтанч төгс яг л алуулахгүй тул бүтээсэн хамид бич байна. Тэр халуурчны ажлыг хийгээд 8 жил болоход түүний дүрэнд үргэлжил туссаар ирсэн. Хэмнэстэр улаанууд хэмэх нэрийг авсан. Гэхдээ тэр өнөөдөр яаж чадсангүй гэж бодоод байж байтал Кора багш мэ шичими гэ бэлэг дурсгал өгч байна. Нөгөөхөн ч та юу гэснэ. Өөрийг нь алхаар ирсэн болов гэтэл хоол гэж өгөөд хүлээгээ сучлаа. Бас сурагчид чиний ачаар очих гэж байгаа газараа ихэд судалсан. Чамд баярлаж байна гэлээ. Үүний дараа улаанууд алуурчны хувьд бүрэн болоогүй байснаа ухаарч амьдралаас улаанаас өөр нэг харж идэж таалгуураас татгалзаж энэ хотоор дураараа аялахаар шийджээ. Маргааш түүний дуранд ямар өнгө тусхвал. Охтууд Кора багшийн нүүсээр харахаар зөхөж байна. Хүнийхээ нэмдэр хүүгүүд нууцаар хардаг үстэй. Ямарчаач тэдний мэдгийг хүссэн зүйл бол Кора багшийн биеийн гинөө булчинтлгууд дан тэмдрүүлүү. Тэгсэн Кора багш яг охин шиг амар хөөртэй байсан дөрөв мэдж чадсангүй. Хөвгүүд таалагдах хондлоор хурцуулаа. Кармад бол хэмж таалагддаг. Учрын дээр цэцэгтэй болсон эсвэл хор хийж өгч чадна. Тэгэл өний хин ч хэлж болохгүй шүү гэжсэн. Кора багш хаалгаар шаагаад юм ичснээ цухтаачдیں۔ Ингээд хөвгүүдэд хөвгдөж байгаа. Охтуудчаас адилхан зүйл ярьчлаа. Өдөргүй бич багш нэгтээд сурагчид түүний дөнгөж хортой гэдэг стаалгууруудын талаар сонслоо. Гэсэн Кора багш дунд нь охин шүү сууж идэв. Чи ер нь өөр хайранд тхийг хараач гэсэн цухтад алга боллоо. Ингээд Кора багш нэг талаасаа хөвгүүдэд нөгөө талаасаа охтуудад хөвдлөө. Бид нар бүр юу ч гэсэн алгаар л тусцсан болжээ. Кора багшч бас хайрын төгөөдөг. Гэтэ энэ түүний хоёр хүлтэй байсан үе. Сургуулийн аялал дуусч маргаснаас дахиад л багшаагаа унаа. Шилжиж ирсэн сурагчийн цаг. Сургуулийн аялал дуусч ангийнхан ангийн амьдралтаа орлоо. Мөн өнөөдөр шинэ сурагч шилжиж ирж байгаа. Хэдий алуурчин гэдэг нь тодорхойч гэлээ. Сургуулийн нарт амар хөөрхөн хүн байна. За тэгэл догтлын ангитай ортол. Нэг том хар хэрцэг үгүй. Энэ нөгөө шилжиж ирж байгаа шинэ сурагч. Нэрийн хиймэл оюун ухаан суурьшмал их бөө гэдэг гинэ. Нэрвэгээс шилжиж ирж байгаа. Энэ бол ил та дроптик сурагчлагын өнгөлөнд алдалсан аллага. Гэхдээ сурагчийн үеэр шилжиж ирж байгаа болохоор Кора багш түүн ямар ч хурал учруулж болохгүй. Нэрэн суурьшмал их бөө хэрнээ буун ханаа он бол гэсэн хичээл дүндэр баахан буу гаргаж ирээ шүршиж гарлаа. Аль нь ч оноогүй идэж хоёр дахь хориглого дээр харахгүй гэсэн ашиглаж нэг хороог нь устгалаа. Түүний төгсгөөс өмнө багшийг алах магадлал 90-тэй шуй. Сурагчид нүдний өмнө байгаа алуучныг дутуу үнэлжээ. Дүүнсэн гэхээсээ илүү буруу дүгнсэн гэх нь ч зөв юм. Гэхдээ энэ олон самаа юу гэж өөрөө зөвлөө сурагчид дээр л бажина. Өдөржин шинжин будаад хичээл хийхгүй нэмэтэр алж чадсан сурагчид ямар ч ашиггүй болохоор маргааш нь сурагчид бүр залхаад бүүн гарахааргүй болох скотч. Түүний бүтээгчдийн тактик энэ ангид тохироогүй. Бас тэр бол алуурчин гэхээс өмнө сурагч. Тиймээс Кора багш түүний эхлээс уусгах хэрэгтэйгээ түн 985 ширхэг сайжруулалтыг хийжээ. Хэдий тэр сурагчид тохирол учрал болохгүй ч сайжруулалтыг бол хориглоогүй. Өөрийнхөө хөх матлыг эсгэж байгаа шалтгаан тэр бай гэхээс өмнө багш түүний суралцах чадвар агай байгаа нь эцэг их нь ач. Харин үүнийг дэлгэрүүлэх нь багшийн үүрэг. この世界スイーツ店ナビ機能は協調に必要ですか? Маргааш нь бүр шаалуур яг жинхэнэ хушгилсан мэт юм. Кора багш таснаа бүр 5 янтай үлдсэн гэж байгаа. Бас тэр уусаа хүртлээ алга зогсоохоор шийджээ. Энэ Кора багш сайн ч ангийнхандаа хуйлуулад алдрыг нь булаагаад дургуун нөргөж байна. Амжилттай болсон түн Трицу гэх нэрийг өглөө. Гэхдээ энэ бол виртуал програм түүний хүсэл биш. Бас эзэмдэж таалагдсан. Буцаагаад хэмнэн оруулаад сайжруулалт скотч гэмтийг харуулж чаддаг. Хичээл өндөр гэнт тасгаар нь буутгах гэж бодтол хийж өгөхөр амлсан цэцгээ гаргаад ирлээ. Тэр өөрийн хүслээр эстэйхэн санал осурж ийм шин сурагчтай болсноор одоо 20 долуулаа багшийг алхахаар боллоо. Аяларын цаг. Бич багш хүүхдүүдэд ээл болон ар усны ялгаа тайлбарлаж өглөө. Япон хэлэнд дийлс өгдөг. Гэтэ тэр энд ингэ цагаа өрөөд байж болохгүй гэж бодож байтал өрхөнд орчлоо. Өөрийнхөөс хүн түүнийг анхын зүйлчилж өгсөн түүний багш Лобро хэмээх аларч. Түүнийг одоо бэл гэж хэлэхээр ирсэн. Яг гэвэл тэр тусаанаас алгаад хинэж дийлшгүй. Тэ нэг л өндөрхөн илэрчих юм бол хаасайгүй байх аларчдаас ямар ч ялгаагүй. Энэ газар бол түүний хувьд ээл болон ар. Гэхдээ Кора багш тэднээр ирээд тэр л анги тохирон тиймээс алгын тэмцээн зохио. Цагийн хязгаар нь маргааш өдөржин байн Карасама багш гэж хэлдэг. Маргааш нь бич багш тун булчин сулруулагчтай цайх гэж оролцож битсэнгүй. Ранк хайтер. Болохгүй болохоор худлаа бодорч чанаа Карасама намайг үүрэж гэж хэлсэн ч бас л утсангүй. Ер нь Карасама багшид ямар ашигтай юм гэсэн Кора багш ахин чалж чадахгүй бол би чиний өмнө 1 секунд хөдлөхгүй зогсъё гэж хэлдэг. Лобро шууд уртаасан дээр чинь. Гэтэ Карасама багшийг барьсангүй. Карасама багш би секундэд 5 дурж чадсан шүү тэсэн ядаж явах чинь гэж явдаг. Кора багш л хичээгээрэй гэж дэмжээстэй. Лобро энэ хүлээлгэн дээр алж чадахгүйгээ хүлэн зөвшөөрч буугаад өгдөг. Харин бич багш дараа нь шууд илтээд ойртоод өрхөндөө харуулж дээр нь гарч чадлаа. Түүний энэ дээрээ юу ч хийгээгүй гэж бодож болохгүй. Тэр Кора багшийг алхаргыг хасаар байсан. Карасама багшийг яг дөрөв гэтлэхгүй шүтчлээ. Тэгэхээр хөрхөн тэрэ гаргаад
Би дөрмээрэн гэж хэлсэн ч болсонгүй. Гэхдээ Карасан багш өдөржин бууж өгөө мэддэг амттай зурлах хүсэл алга гэж хэлж байж өгснээр би ч багш шалж энийг сэтгэлэндээс явахааргүй боллоо. Лавроч заавал алаараа Ирина гэж хэлдэг. Ичгүүргүй бардам хорины шулуухан энэ хүн бол Янгийн англи хэлний багш. Тэгээд угаасаа Кора багш зүгээр зогсож байгаад алуулна гэж байх. Хоёуг дуулаа үлсчих. Кора багш Sonic Ninja каноны дараагийн ангийн үцгээр хаваар нисэх гэж байгаа. Гэтэл Карманагаас хоёроос туртааш дараад утасны эцэгтэй дөрвөлэн ханаа махан хариур дээр хаваар уйлаа. Кора багшийн толгой зөөлөнч дараа л тэрхээр хатуулдаг. Бас Кора багш өөр хамаг тоос чирэг дэлгэж ясан болохоор хөнгөн хичээлүүдээр хаваад ирлээ. Кино үзэд Кора багш бүрүүлчих. Гэхдээ тэдний буцааг хоёр хүн ажиглаж түүнийг алчаад хэмээн ярилцаж байгааг мэдсэнгүй. Шилжиж ирсэн зурагчийн цаг 2. Дөрөнд Кора багшийн толгой шингээ хөөчж тэгсний яг спонж бац хэвэнд орчлоо. Бас ингэ дахиад сурах шилжиж ирж байгаа. Анхны төлөвлөгөөр Ризу тэр хоёр хамт ирэх байсан ч түүний бэлтгэхэд бацсан зохицоор бас Ризу тон дэмжлэг үзүүлэхээр хангалттай хүчтэй биш. Ямар мангас юм болоо гэд цагаавс дөө мэнэ. Энэ сурагч биш асраа амгалагч нь Кора багш брэяга шингэд лөвт орчиж. Өдлгүй ширүүн бороонд тусаж нураагүй цагаан устай Итана гэх хүү хан эвдэлсээр орж ирлээ. Кора багшийн царайд юу вэ? Хүч чадал үнэхээр дуртай. Тэгснэ Кора багш дээр очив. Би танил хүчтэй. Яа гэвэл бид цуснагтай ах дус гэдэг. Харин Кора багш үгүй би айлын ганц гэн. Тэднийг ажиглаадсан болмол адилхан санагдана. Энэ бол Кора багшаа санарахаар хэлсэн худал зүйл юм болов уу гэсэн ч өөр эцэгтэй өөр газар усан тэдний цуснагтай гэдэг нь үнэн юм гин. Хичээлийн дараа тэд тултгаар боллоо. Тэжинс гарсан сурагчдад тохируулж учруулсан. Албасан нь ялгатна. Ихээсэн даруйд Кора багш ангаар тасан боллоо. Гэтэ бүгдээ харц түүн дээр биш. Харин Итаныгийн тэмдрүүлж өгсөн дээр тулирсан юм. Сүүлдээ гуйжилтаа ашиглаж тэмдрүүлээ нөхөн сөргөөсөн ч энерги их зарцуулсан тул хурдан борч санааш тогтворгүй цагаанаж гэрэл тусаа цаадуулсан тул Кора багш ялгтан тодорхойлж байлаа. Хэдий түүнийг алуулж явагдаж гэлээ сурагчдад энэ харамсалтай санагдана. Гэхдээ цагаанаа тооцоол хөвгөлдсөн зүйл бий. Тэр нь туршлага. Кора багш сурагчтай хутгын уусаар авч хөлдөөр нутгаж гэмтээгээд гуйжуулсан гарсандаа хилээд гэмтээлгүй түүний дэвжэнс гаргалаа. Кора багштын сургаал алтгаад цагаан өстөрлж маш их халах хүсэлтэйгээр алхаар тарахад цагаанаа түүний ухаалдуулаад тэр сургаал явахад арай бэлэн биш байсан бол тээ. Асраа амгалагч хэвээр түн чөлөө авъя гэж явна. Кора багш түн цусаа гэсэн боловч хувцсан багшийн өстөр материал бол яаж чицсангүй. Үүний дараа Кора багшийн нийтмийн дүрмөртөнд хустай зэрэг гаргаж дурлсандаа ичээ газартаагаар орлоо. Гэтэ сурагчид тэдэнтэй ямар холбоотой болон Кора багшийн талаар илүү их мэдээ өгсөн. Эцэн Кора багш хинээс л өнөж чадахгүй нэ. Үүндээ багш хинлээ битсэн амьд бит гэсэн хинж гаргасангүй. Уусаа байгаль дээр 20 мянган хүртэл нэмэлт төрнөж авахгүй шүү. Сурагчид илүү мэдхийг хүсгэд Кора багш хорон инеж. Одоо та нар мэдлэг дэлхий устгад хамт тасчих болохоор ямар ч тэмэргүй. Намайг алах юм бол энэ нус аяндаа цалигдана. Үнний үед ганц арга бол намайг алах шүү гэж хэлдэг. 3 анги сурагчид бол утгабуугаар хариулт дахиад халуурчд. Харин бай бол өөрийн намаар тэднээс цэцэх багш. Сурагчид Карасан багш дээр очиж илүү их сурах хүслээ. Тэд өнөөдөр ах шиг өөр алуурч нь Кора багшийг халуулахыг хүссэн. Өөртөө гараар хариултыг хайхаар шийджээ. Тэнгэр цэлмэж бороо зогссон ч маргаж бас хичээлийн анх туурна. Бөмбөгтэй тоглоомын тэмцээний цаг. Нагиса бейсболчин Карма 3 юу ихлээрээ ирээд өгч байна. Карма бол Нагисагаар өөршиж танхаа амтыг дээрэмдэл гэж байна. Тэгж явж байгаад бейсболч хуучин мэд байсан клубийнхантайгаа тарлаа. Тэгсэн ахлагч нь тэдний хилторд үзээд өөрөө дээр тассан огцон ширэд тийм. Утгагүй хөвгүүдийн бейсболын охтуудын сагсны тэмцээн болно. Хэдийн гол тэмцээнд орж болохгүй ч тэмцээний дараах нөхөрсөд тоглолтод бол болно. Гэтэ бүх сургуулиудын дээр шившгээд илэхийг хүсэхгүй л хэвтэй. Бейсболчноос бодлыг асуухад манай бейсболын клуб нэлээд ялангуяа ахлагч нь маш хурдтай бөмбөгчдөг. Хичээлдээ ч спортод сайн натаархмаар. Хэдий ялж чадахгүй гэдэг мэдж байгаа ч дуртай спортоор найзуудаа баг байгуулад ялмаар байна гэж хэлдэг. Тэдний өөрсдийн хүсэл зорилгоо асуудал өгүүлдэ шууд хэлж байгаад нуримсан Кора багш тэдний тасгалжуулахаар боллоо. Ийхүү 3 анги болон бейсболын клубын нөхөрсөө тоглолт эхэллээ. Кора багш талбайд нуудад заавар өгч байгаа. Энэ бол хороо хүсэл болон тэмдэглэлээр дөрөв тамийн бейсбол. Янг бол бөмбөг цохлоход зүгээр ойлгол анаа аваад тийм. Хэдий ахлагчин шийдсэн бөмбөг 140 км цагаар өртөж Кора багшин 300 км цагаар өртөж бөмбөгний хажууд юу болох? Бараг слоу мөчнө шаргадаад байгаа юм чинь. Горовтой сохчоор бейсбол чангарлаа. Хэдий биеийн хүчээр энэ тэнцэхгүй ч сайтар онцлог дүрлэлтээр 10 битгч нууц чаддагтай адил цохолтой алдсангүй. Гэхдээ Янг 3-0-ээр ялхаа захирал зүгээр хараад сунаж байхгүй. Шууд л тасгалжуулагчийг өвцөн. Тэм талаар багийнхан санаа зовоо сайн тоглож чадаагүй. Худал мэдээл тараагаад өөрөө орондоо тасгалжуулахаар болдог. Дараагийн үеэр клубийн захирал тархиа голгочсон бүгд зайгүй шахам цас анаа авд тийм. Энэ бол бейсбол биш нэг талаа барьсан дарангуйлал. Кора багш захирал хоёрын зай хараа барил маш төсвч. Багшийн хувьд үнэхээр ялгаатай. Бас Кора багш Карма сурагчд өгөөд гэсэн даалгавар өгдөө. Карма сан чадтай юм гэсэн шиг. Тэдний юм зайгүй шахам цасчод яг шүүгч хэлэхгүй юм лөө. Сурагчдын нэгсээ хөдлөөдөө. Тэлийн гот өгцөөр сүүлийн цохогчоор захирал тархиа голгосон клубын халагч би та нараас илүү
Би бол сонгогдсон нэгэн гэсээр гарч ирлээ. Гэхдээ энэ л мөчөд кармагийн үүдэлтэй мэл цогштой барих цохиулах шахан бойрхон засна. Төрөний клубийнхны ойрхон зогсох барилж шүүгч юу ч хэлдэггүй болохоор энэ удаа ч гэсэн юу ч хэлж чадахгүй байхаар бэлдээр ослон. Ойрхон зогссон хоёрын мэдрэмж зориу болгийн бэлэгтэй шилтгэн. Клубын ахлагч сандар цохилтаа алтна. Харин карма түнд яагаад ийм удаан зогсож байгаа? Дараагийн удаа чихнээсээ алах гэж байгаа юм шиг зөхөөрэй. Гэтэ захирал тархай оголсон клубын ахлагч тэсгээ бэлжгүй хүчиж үзэгчд бейсбол хэлбэртэй аимшигтай урамсгал залгууллаа. Клубын ахлагч жалтснаар ангийнхан бейсболын тэмцээнд бейсболын клубийнхныг аллаа. Нэр охтоо сагс дээр очигдсон шүү. ごめんね。序盤のブルーが濡れるのでを見たら光と殺意で目の前が真っ赤に染まって。エロッチのその恐竜に対する憎悪は何なの？ Гэлсэн чи хүүхдүүд тэний муулаад яваад өгнө. Тэгэд хоёр тасгалжуулагчийн тактикийн ширүүн мөрсөлтөний анзаараагүй өнгөрсөн юм. Карабагч Ингээ нэг шүү илэрлээ зэрэг нэлээд үзэлгэж байна. харин бейсболчин клубын ахлагч дээр очиж тоглогчоо бариул чи надаас хамаагүй илүү. Би яг үнэндээ хууч хамтрагчдтай шинэ найдаараа сайхмаар байсан болохоор л ялгыг ингэж өгсөн. Ахлах ангид ороод дахиад үзье гэж хэлдэг. Тэгээд дэлхий байж байгаа юм шүү дээ. Энэхүү хоёр баг найрамдснаар бейсболын тэмцээнд туслаа. Авьяасын цаг Карасун багш ангид хичээлээрээ 4 сар болжээ. Хүүдээс Май 22-аагаа хоёр биеийн чадвар өндөртэй. Карма хайл тархаа залхуу өмшгөрний үнэндээ үнэхээр салтай бас чадварлаг. Хүүхдүүдээс төвөгтэй хөдөлгөөн хоконо хөвгүүдэд тэнцгэр биеийн хүчтэй катаоко гэх мэтэр өнөр садамжтай хүүхдүүдийг үнэлээ үйж яхад артаас нь аимштай мэдрэж шууд зуршлаар аваачлаа. Гэхдээ энэ зүгээр л нагисаа ээжээ. Өдөлгөө шинэ биеийн тамирын багш ирлээ. Хүүхдүүдэд үнэтэй амттай өгөөд хайр гэдэг чинь чихэрч үдээ. Бас бид нэг ангимч гэр бүлээс ялгаагүй би танаа аав чинь ч үдээ гэл. Дээрэлтэн хоёрын амьдралын зээгүү Карасума багш асуултсан даа. Гэхдээ нэг л албаар ингэж ташиг Карма шууд таслаад эхэлсэн. Түүний цаахаараа Карасума багшаас илүү магадгүй сурагчдтай мэрэгжлийн унших шугамд чардснаас гэр бүлээ дотны ханд ярьж юм шиг. Гэтэ өнөөсөө хааштай багш чинь яг үндэ галзуу амтан мэжээ. Өөрийн юус хүртэл зай завсаргүй хуваар гаргацсан. Эсвэргүүц хийж бай шууд задаад. Би та нарт хэлсэн штэ. Би чинь нэг гэр бүл штэ. Аяхаа үг сонсдгүй хүмүүс хаана нэсэн юм гээл. Дотроос сургалтад хоёр л зүйл хэрэгтэй. Хайр байц гэл. Кора багш уралхад би өртөө сургалтын өрөөнд бохцсон зүйлсээ хийсэн. Үүний төлөө ч тохируулж учруулаагүй хүний гэмтэх юм. Гэт Кора багш юу ч чадсангүй. Гол зорилго нь Карасума багшаас илүү гарах юм шиг байгаа. Гэхдээ Карасума багшаа төвчээрээ хязгаар бий. Хэдий түүнийг шууд явуулчмаар байсан ч амархан болохгүй. Гэсэн галзуу багш. Чи нэг сургалтаа сонгоод надтай толтвол намайг ялах юм бол чиний заахаараа надаас илүү миний хүлээн зөвшөөрөе гэдэг. Гэхдээ жихэн утгаар. Тэрээр айрам дахтаж анхудаа хотоо бараа сандарчсан Чинко нүцгэн гараар хөвтлөн дод чадварын ялгаагаа хараалдаг байж. Карасума багш шинийг сонгохдоо бас өөрийн сургалтын арга барил зөв хэсэгт хэрэгэлсэн. Тэгснэ Нагисад хотоо хүчлөө. Гэтэ хүчлэхгүй өөрийн хүслээр авах үгүйгээ шийдэрэй гэдэг. Нагиса хэдий эргэлзсэн ч түнлөө ихсэл чардаг нүдэндээ дуртай. Тэднээс нүүдүүд болно ш. Түүний өгсөн хотгонд итгэж байлаа. やります。 Нагиса хэдий сандарсан ч Карасума багш. Чи түүнийг алилгүй зүгээр хотгаараа нэг онход болно гэх үгийг санаж хичээлдээ явж байгаа мэт зөвлөөр нэмсгэлэн түнлөө ойртоо. Гинэт дээрч алуулах нь гэж өдөө хойлоход нь хуцснаас нь татаж унаад уртаас нь харил хааж магадгүй учраас ард нь гараа хүзэн хутгаа толгосноор хэллээ. 捕まえた。 Карасума багш мэдэрсэн аимшигтай мэдрэмжийн учир нь нэж. Түүний алга хүслийн нууж ойртох чадвар, алга хүслээрээс найлах чадвар, байндаа тулсан ч аяхгүй байх чадвар нь бүгд цэвэр аллагын авьяасэлээ. Энгийн амьдрал нийлэх боломжууд тулааны эсвэл хүчний биш, хичээгээс олж авч чадахгүй аллагын авьяас Нагисад дэжээ. Тэгсэн өнөө гал зурглаа босоод ирлээ. Харин Нагисад үн би аав шиг ажлах танаас илүү бидэнтэй мэрэгжлийн хүн шиг харцдаг Карасума багшд илүү дуртай. Энгийн багш маань Кора, хариуцсан багш маань Карасума. Тиймээс явна уу гэж хэлэхэд Карасума багш дотор хэрэгэлцээ ярилж галзуу болгож тавилаа. じゃあ私は？ 僕らのピッチです。 Энэ үед нуугдаж ясан цохиролж гарч ирээд сургалтад айц хэрэгтэй. Гэтэ хүчрхийллээс өөр аргаар айц өгч чадахгүй бол чи сургууль төгрөхгүй гэж хэлээд түүнийг алдаг. Эргэлздэггүй багш гэж байдаггүй. Гэтэ сурагчдынхаа өмнө энгийн байдлаа хадгалж эргэлзээгээ мэдээлэл өмөр танигар байдаг учраас л багш гэдэг мэрэгжилдэг. Сурагчид та бидний ачаар ажилтаа үлдээ штэ бидний шаналхгүй юм уу гэж төрүүчийг нь аваад амтыг итгэрлээ. Карасума багш сурагчдтай илүү татан болжээ. ドキドキしながらついてきた。そこまでしか食いないわ。 Алсын арааны цаг. Кора багшийн ангид зориулсан байгальтай авсан сан мэржээ. Тэгсэн ангийнхаа шар ус Нагиса чи хэрэгтэй байсан юм уу гэж авч ийн. Бас Кора багш хүүхдүүдийг хөвгөлдөж явахт ядаргаа болоо дээрс нь олон юм өглөө тахар нь ус цацсан чинь. Хүн шиг хөрөлтэй. Кора багш усан дорохоор тэмдэглэн хөгөөс сэлж чаддгүй мэн. Ягаа ихтэд бороноор толгойн үцмэсэн даа. Хинос сурагчдын олж мэдсэн түүний хамгийн том султал. Бүгд хөвгөлтэй байсан таагаар л бусадтайгаа нийлэхгүй багштай дотн болоод байгаа найзуудтай уурлаа сүулдэ. Энэ мангасыг дагаж намраад байгаа та нар шавьнууд ямар ч нэмэргүй. Ганг дотороо шавьжны орцтлоо. Кармач дургүй байвал алхах болох юм шүү гэж үзэхэд нь уурал додолтой гсэн чаан турсангүй. Уйлан танхаагаар кармаас хамаагүй л биеийн чадамжтай. Гэтэ нүдэн нь ямар ч алсын хараа төсөөл байхгүй болохоор ялгагджээ. Бас танхаагаар саяхнаас цагааны цагаагаас хоёртой аллах төр хамтраад байгаа юм. Түнд багшийг алж 10 тэрбумтай болж ирүүдээ заснаас тэдэнтэй хамтарч мөнгө авч одоогийн өрөөгөө болгоод Кора багшийг алуулж янгийг буцаад хуучин юмд оруулсан дээр байгаа юм. Ер нь л алсын хараа үүдэн харагдаж байна. Маргааш нь Кора багш шалтгаангүй юу ладлаа. Гэтэ энэ нүлмэс биш нүсэн гин. Яагаад гэвэл өчигдөр нь танхаагийн татан зүйл түүний биеэс салсыг нь гадагшлуулах тусгай бичсэж. Тэгэд
Аллаа байна. Та надад бүгд тусал гэж хэлсэн ч бусдын алгад огт тусалдаггүй. Тэдний захирах гэдэг нь хинэж таалагдсангүй. Кора багш тэр анхудаа алах хүсэлтэй боллоо штэ гэж сургалтыг хатгаж авчирдаг. Гэтэ тэр төлөвлөгөөнд итгэлтэй байгаа ш өөрсдөө итгэлгүй яг л бусдын хэлснийг хийж байгаа мэт харагджээ. Уг нь танхаагаар сурагчдыг усан санд байрлуул тохио өгөхөд цагаан уст гарч ирээ багшийг усруу дэлгэж усан сандаага сурагчид Кора багшийг алах хэрэгтэй байсан тэгсэнгүй. Харин далан цөмөр шангийнх нь навцлаар урслаа. Тэр чадвалчихжээ. Кора багш сурагчтай хамаг чадлаараа аварсан ч тэмдэглэл түүний хөдөлгөөнийг удаашруулах ус хэмжээгээр шингэх яг л юмнаас цагаас дэрлээ. Энэ миний буруу биш. Төлөвлөгөө зохиосон тэдний л буруу. Гэж хэлэх таагаар дээр карма ирж. Урсаж байгаа хүн тэд биш чи болтой. Бусад буруугаа зөвхөлгүй өөрийнх нь толгойг ашигла гэж хэлээд явдаг. Таагаар өнгөрсөн тэр хүчтэй болохоор сул дорой дэрлэгтэй гэсэн чинь энэ сургуульд ороод ирнэ мэтэв. Мод үнтэй тэрээр ангрон чсан. Ирээдүйд өөрсгөн зорилгогүй нэгэн зорилготой хичээж байгаа тэдний дараа ажилтны эдийн мэдчихсэн. Ажил тэр одоо өөртөө найдлах нэрлэхгүй хүмүүс тэр дүрээ ангад байгаа. Гэхдээ нэг л өдөр Кора багш гарч ирээд тэдэн зорилго өгчихсөн. Юм болохоор л Кора багшийг явуулмаар байсан байна. Одоо үед Кора багш удаа шарчсан нэмээ дээр ангийнх нь хүмүүс байгаа болохоор сайн тулдаж чадахгүй уламжтай болсон цагаан ус тесрэх зөвхөн л байлаа. Уг нь ийм хэмжээний хасыг салсараа зогсож болох гэсэн ч бодисоо солиод хүн салсагдаагүй. Харин танхаагаар кармад би ирээдүйд чамшин нэний дор ажиллах мэдэж байна. Гэтэ чиний дор ажиллах сонгомоор наад сэрэг толгоор надад тушаал өгөөд л гэдэг. Өдөлгөө танхаагаар доош бод цагаан устыг өдөө зохиолоход бодис шингээсэн цамцтаас нь бол сатаарах орон ангийнх нь бусдаагаа аварт бүгд цагаан ус руу цацгаад тавдлаа алдсан цагааны цагаан ус хоёр давхарлаа. Танхаагаар бол удирдахад бас харин чихэн талбар дээр ажиллах тохирсон. Бас энэ навдлаар танхаагаар бусдаагаа арай илүү нийлэмжтэй болж байна. Гэхдээ тэдний хинэн уснаас илүү том Кора багшин сул талыг анзаарсангүй. Улирлын эцсийн цаг. Улирлын эзэн шалгалт урьж байгаа учраас ээнгийнх нь нийлэгчлээ татаж байлаа. Тэднийг шилдэг тав толгойлж байгаа. Харин шилдэг тавын удирдагч нь бүх хичээлдээ төгс устдаа жишээ даалгавраараа нэгдүгээр орсон захирлын ганц хүү. Бас л аавшиг тарих байгаахтаа сайн хөрөн. Тэд ээнийг дэвшүүлэхгүй зорж байгаа. Хэдий ээнг дэвших бодлого байгаа ч 5 хичээл дээр бас л нэгдүгээр торхоо зорж байлаа. Учир нь нэгд орсон сурагчийн тавар Кора багш тэмдэглүүлээд тасна гэсэн юм л л дээ. Кора багш нэг тэмдэглэл ойролцоогоор хүчнийх нь 10% тэнцүү. Тэгэхээр тэдний 10 тэрбум авах хэсэг нь энэ шалгалтнаас хамаарна гэсэн үг. Захирлын хүү аавтайгаа уулзчихлаа. Ээгийн бүх сурагчид ихний тавьд орно. Харин та ээнгээс нууж байгаа зүйлээ хэлгээ хачин цуурын талаар хэлж өглөө. Өргөжлүүлээд цаалантаа бүгдэн шилдэг нэгээ заасан. Тийм болохоор энэ нутгийг ачлаа шилдэг таныг унгаа хөдөөт зүгөө тэжээн гээл. Хэдийд хоёулаа нэж байгаа ч уурын өсгөл нэг л сонир. Өстэй ихэд дорой болон хүчтний бэр амархан зүлэгддэг. Ээгийн зарим сурагчид төв байрны намын сан хичээлээ хийж өглөө. Ээгийн намын сан суухаар хойшлуулаад байдаг болохоор бүр их цахиалаа одол боломжлж байгаа нь. Тэгсэн шилдэг 5-4 гарч ирээ өдөөд унлаа. Энэ сургуульд ангитай төрсөлж болохгүй. Гэхдээ тэд ихэлсэн болохоор айлгаа явуулчлаа. Бас тэд айл болон нэгдэр байр авсан нөгөө ангитай хүснээ тушаан гих мөрөд өвчтیں۔ Захирлын хүүд үүнийгээ хэлэхэд шууд л нэг тушаал татах 50 залт бичээд үүнийг тушаа гэж хэлдэг. Хэдхэн секундэд бараг боолын гэрш юм бичтэй амар юм би. 恐ろしい。とんでもない。Гэхдээ түүний гол зорилго нь юм нууж болохгүй гэх залт. Карма бүх хичээл дээр нэгт орч чадаж хичээлээ хийхгүй хэвээр бас шагналаа бодоод олчлоо. Анхлын оройлыг хангалттай мэдэрсэн дэд нэг удаа чулуу бүхний дээр байх зүйлийг хүсгэн мэдээж. Захирал багш дахиж шалгалтын сэдвийг өөрчлөг бас харин шалгалт нартай араатан бэлдэж байлаа. Шалгалтын өдөр рицүг орон тооны орлон тоглогчийг аваад ирчихв. Угаасаа химэл оюухан орой шудар болсон шүү дээ. 頑張れよ。はい。 Хэдий шалгалтыг тус-тустай өгсөн ч тэд хамтрагч болон дайсантайгаа нэг тацсан дээр тусаж давхархал тэмцлэг хөсөлцөө үзэгчтэй мэдэрч байлаа. Энэ бол шалгалт биш гладиаторын талаа. Тэд бол сурагч биш алварсан. Өнөөдөр хичээлийн биш толооны ханх дуурна. Улирлын эзэн цаг 2. Англи хэл дээр шилдэг 5 англитэй сайн. Би Лос Анжелес амьдарч байсан дон сургуулийн англи юу ч биш гэдэг орсон алдартай зохиолын хэсгээс орж ирээ шаргасад ялгчихлаа. Хиймдэр хийм бол ой тогтоолт гэдэг ярьсан ч болсонгүй харин хиймж би чамайг чи гэдгийг мэдэн шүү хэлний чадвараа ашиглан зөвлөр хэлэхэд болдог юм шүү дээ гэдэг. Нийгэмдэр Африкийн ядуу бороо орны талаар орж хараад Исагаа биеэр очиж үзсэн болохоор мэдчихдэг. Үндсний хэл дээр бол ангийн хоттой хаан маань үнсэлж байна. Өдөлгөө 2 бүлгийн шилдэгэн математикийн тулаанч эхэллээ. Аллах мөрий бүхний үр дүн зөвийн тоглор шийдэгдэнэ. Англи хэл дээр сургуулийн бас Е бүлгийн нэг шар өст. Үндсний хэл дээр Е бүлгийн нэгт анги яваад сургуулийн нэгт захирлын хүү. Нийгэмдэр Е бүлгийн нэгт Исагой, сургуулийн нэгт Исагой. Хиндэр Е бүлгийн бас сургуулийн нэгт химж. Мат дээр бол захирлын нэгт орсон. Захирал хүүгээ үгээр идэж мөрийг сургуулиас аргалж өгөө. Надад байх ч үс юм мэдэж намайг хоогоо болгон хийгүүлв. Хүүийг нэгэ чалж чадахгүй доошоо амтан байж гэдэг. Нэг хичээлийн дугаар Эгийн ихний 6 авсан. Өмнөх хичээлээр карма болмоор 4 мөрөд орсон байсан. Гэсэн энэ удаа бар 10 мөрөд орсон мэт юм. Кора багш кармад хэлбэр хаялах би дөөгөн дөрөж оцсон мэт. Гэтэ чи надад ямар ч нэмэр болсонгүй. Сурах хэвээр зүйлээ цагтан сурахгүй ли ангиж чанд байх гэж байхгүй шүү. Чи хоёр дахь жилдээ ирлэхгүй юм халуурч юмс харин зэвтэй үйлдвэрсэн жаал болох болно гэж хэлдэг. Үндэ захирлын хүч кармач маш их авьяастай бас хүчтэй. Гэтэ хүчтэй нэгэн өрөвдөлтэй байдаг. Учир нь хичээлгүйгээр ялаад байдаг болохоор чихэн тулааны мэдлэг өнгөдөв. Ялалт хэлэлцлийн амтын мэдрхэн цааштай маш том дэвшлийн эхлэл. 私が最後まで気づけなかった。とても大事なことだから。 Хэн сургуулаараа жагсахад өмнө шиг Яанги тоошны гэсэн ч болсонгүй. Учир нь тэд эссэн Е бүлэг байхаа болсон. Энэ Кора багш байхгүй байгаа ч тэд бүгд нүүр бардам тусаж чадж байлаа. Кора багш бийж багш хоёр хөрх үлдчихэж. なんで私たち留守番なのかしら。だって烏丸先生が終業式来るなって。
チャクがいるせいだわ。リッチがいるせいです。 Чагсаал дээр суурамц Рицүү байна. Шалгалтан дээр Рицүүгээ хажууд суусан бүгэ сайн төвлөрч чадахгүй Яэн өсвөр хамгийн сүүлд орсон гэж байгаа. Гэхдээ Яэн өсөл сүүлд болохоос сургуульд бол дунджаас дээгүрэлтэй. Энэ чагсаал дээр Яэнгийн хорсолж сургагчилж нэмэгдэжээ. Хэдий сургагчил нэмэгдсэн захирлын татад зөв ажиллаж байгаа жишээч Яэнг энэ хэвээрээ байж болохгүй болохоор тохиолдолны амралтаар арга хэмжээ хор шийджээ. Бас Яэнгийнхээ Яэнгээс мөрөөг аванда. Тэр нь Окинавад 3 өдөр 2 шөнийн аяллаа ирэх. Энэ аяллаа ирэх нь бол шилдэг анги болох Яэнгд оноодох хэвчэж ингийн мөрөөгөр болоолгож байгаа юм да. Өөрөөр Кора багш тэмдэглээд тастаа нэмээд түүний сул талаас усаар хүлээх зарлж түүнийг хална гэсэн үг. Кора багш 3 бол асуудал 4 байсан бол жоохон хэцүү байхаа л гэж таагаар 3 биш 7 шүүг авсадэр. Яасан гэсэн дизайн дээр 4 сурагчныг төрчиж. Дизайн нэг чухал хичээл биш болохоор Кора багш тэрийг нь орхигдуулсан мэжилтэй. Угаасаа хичээлийн багш нь хүснээрээ асуулт үлддэг. Гэхдээ зөвхөн Кора багшийн хичээл суусан тэд ийм дэ авсан гэхээр ямар их судалгаа хийсний илэрэл. Тэд энийг судалгаагаараа Кора багшийг сайн чатлаа. Амралт эхлэх гэж байгаа болохоор Кора багш дахиад амар цусан гараа явуулчихчих. Бас тэдэнд зуны амралтаар их тоглож их өнөөгөөрэй гэж л. Учир нь Конигакодын сургуулийн 3 ангил аллахын. Ийгөө нэг төрөлрөл туслаа. Зуны амралтаар тэд багшаагаа өнөөж чадах болов. Арлын цаг. Зуны амралт эхэлчихсэн юм сургуулиас чөлөөлөгдлөө гэж бодтол 3 хүн сургууль дээр ирчээ. Хоёрын шавж арах гэж ирсэн бол нэг нь тэр болсон мөнгөөр хөрхий ихс нарахаар ирсэн. Жоохон хөгийн болоод ирсэн багийг ангийнхан өөр нэг охин нэгдэж арай айтайхан болголоо. Цаахархан төлбөр өвчтөр 20 гаруй өрхөж билээж цай жилүүл хүний 1000 yen л хөрнө. Тэгсэн ангийнхан халзанд хараад 10 тэрбум өрхөлдсөн гэдгээ хэллээ. Тэр өрхөн сэтгүүл ашигласан цохон амилжны өрх. パーティーが致命的にゲスクだった。 Бүтэн нэг сар судалж хамгийн таалагдсан номуудыг тавьсан. Одоо л өрхөө төвчүүлэх хамгийн тохиромжтой цаг. Халзангийн донтой байдал Кора багшийг алхад хэрэг болно гэж хэн мэдэх вэ? Юу ч гэсэн ирэлэл ил дулдаг гэдэг тод жишээ юм да. Гэтэл яг өрхөө төвчүүлэх гэжэл Кора багш өрнөрөөс харцаагүй хариулт үзлээд нэг цохороо давлаа. Энэ маш хавар дээр нүр альбино юм. Өнөө хүн бол баярлалаа сүд. Гэтэ гинт Кора багш доор хагас сэтгүүлүүдийг андарч өөрөөс амар ичлээ. Хамгийн амар нь Кора багш өрх байгаа гэдэг мэдчихсэн ч улам л өөрхөн тайпны болоодсэн номнуудыг төсөлгөн уншаад байсан мэт. Аялал эхлэхэд 7 хоног үлдэж Яэнгийн сургууль дээр алга бэлтгэлээ хийж алаа. Пич багш талхаараа хийжсэн лавр ярилцуудыг энд нөрүүлчихлээ. Алгыг бэлдэх тусгай багш ирсэн гэнэ. Арал дээр Кора багшаа галах төлөвлөгөө 3 хэсэгтэй. Эхнээс сэтгэл зүйн дайралт гэж юу юм гэсэн. Дээр Кора багш уншиж сэтгэлийн ангаараа илгэн гэнэ. Уг нь нууцлаарэ гэж зарим авчихсан. Юу ч зарим үнээр өгдөг. Ангид буудахтаа сайн эрэгтэй эмэгтэй хоёр сурагч яадаг. Гэхдээ басан ч бас нэг тутгай сайн л да. Тэдний улам сайжруулахын тулд Лобра багш бүгдэнд нь маш сайн зааварч байлаа. Алуурчдын тухай бүгдийн мэддэг энэ хүнээс нагисан. Тэгэхээр хамгийн шилдэг алуурчин хэн бэ гэж асуудаг. Энэ дэлхийд тэгж тооч болох ганц л хүн бий. Жихэн нэрийг хинж мэдэхгүй ч тоо тамшгүй олон цагтаа хаваалж өөрөө үхэлгэж дуудах болсон нэг. Түүн нэг л хоч бий. Тэр нь рэпер буюу үхлийн бурхан. Тэд олж чадахгүй бол үхлийн бурхан оролцох цаг хугацааны л асуудал. Тийм л лабораторид гарцаагаа алах нууц царга зааж өглөө. Яг нь нэрэн л алах болохоос ягч бүрэн алахгүй юм хэлээ л дээ. Эцэст нь арлын аллах хөшгөө нэлээ. Цэвэр очноос л коррупшн дотор мартахаал хин харсан шаар шүлчиж. Арал дээр хүүхдүүд бүлэг болон хаваагч нэг бүлэг багшийг саатуулж авах орно бас нь аллахтай бэлдэж байгаа. Сайдар хөгжүүлдөө сайдар алж байж аллахын ангийн аялал болно. Оройн усан онгоцсон дээр оройн цагаараа Кора багш наран түлээлээс сүлсүдэл байтгаа уурхай талан жалгад харгаа хавар олчих. そんなに黒いですか？ юу манай тоогоно сарга явахгүй юу? Гэхдээ арьсаа гуйчлал хэвэн өнд орчлоо. Гэсэнгэнд Кора багш маш том алгамын өөрөө нэг том өчр байх болгосноо харлаа. Ийм юм яагаад өдөө өршлөлийн чалж чадаагүй юм бүү? Удалгүй дотор нь ухаарсан Кора багш тогтоо боломжийг ус нэр хід дээр авчирснаар аллаа хэллээ. Үйл ажиллагааны цаг. Энэ хэд тусаар хүрээлэгдсэн. Хаан сүлээд зүйл багшийн асар материал нуусан байж магадгүй болохоор зохицолгүй хэд дотор болох нь багшид аюулгүй. Гэхдээ хинээс дайралтаас амархан болох түүний өнөөдөр л алах болно. Эхлээд сурагчид өөртөө эвлэсэн бичлэг үзүүллээ. Тэгсэн тэрнээр нь багшийн хамаг болох адилхан айцсан мэдээ. Бүтэн цагийн бичлэг үзэг Кора багш алхтын сэтгэл санааны хувьд хүчиж гинт хоорт доош харахад нусраад ирсэн. Багш тодорхой хэмжээ бидээ бас шингэж гисэн мэлээ. Гэтэл мэрэгэн мөчтөнд барилын мэд жоохоор бартам хэвэр. Гэхдээ тэр нь зангаж тардгийн. Удлууд олон сурагчдын тэмдэглэлийг устгаж усан дээр ихэд алга болж усан хан босоор Рицүү болон бус сурагчид суман хан үсгэж хоёр мэрэгэн мөч бодгож жижиг хэмжээний тусралч үзүүлэллээ. Кора багш хайгаад болсон ч сонин бөөр хэмэлсэн мэдээ. Энэ бол түүний хамгийн том өдөр төмөн мөч төсвөртэй дийлшгүй төлөв. Гэтэ яагаад байнгын төлөвтэй байдгүй юм гэсэн. Дараагийн 24 цагт хөдөлж чадахгүй болохоор задаа сандрал фожингаар хайлтвал тэгэл дууссан. Гэтэ Кора багш аль хэдийнэ дараагийн 24 цагт тэм чадaltaй бож хаан чахгүй үдэ судалчихсан. Энэ сурагчид Кора багшид бүрэн ялгатлаа. Гэтэ карма Кора багш ямар төлөвтэйс яаж үдэж чадах юм да. Хэдий багш бүтэн ариуш намгийн байдал оруулж чадаагүй гэж тэдний магцсан сурагчид өөр тойж байгаагаараа бүх чадлаараа хичээсэн болоод ч дөрөв бүгд нэлээд тусгар бодол тэрээрлээ. Эрэгтэй мэрэгэн мууч буудах мөчтэй л алж чадахгүй юм мэджээ. Аль аль нь нислэгтөө туршилт алдалтгүй ансан шагтуулаад ирэхээр хурын чангарахаар хүрэн багсжээ. Энэ бол яасан ч алдаж болохгүй их дарамт. Тэсэнгийн зарим сурагчтай хамраас нусгар өндөр халуураа тухайлаад өмчлөө. Утлгүй хэрэг эзэн тэднэрөө залгаж химлэр бүтээс вирусаар тэдний өвчлөөсөн вакциныг авмаар байвал хамгийн нам хэрэгтэй мөтө хоёр сурагч Кора багш бүтнийг цагийн дотор арал дээр төсөв бодлын хамгийн дээд давхар авчир гэж хэлдэг. Энэ вирус нь 7 хоногийн дотор хүлдэргэн. Химлэр бүтээс нь вирустай ямар тэмдэг яаж чадахгүй. Дуусан төсөв бодлын засгийн газрын томчууд чөлбөд нийлээд асуудалтай газар очир цагтаа нар оролцох боломжгүй. Тиймээс хэлснээр нь их зөөрөөрөө тэдэнд байхгүй. Гэтэ бас хэлснээр нь хилэж хэрэгсэлтэй.
Коро багш хөдөлтөг бол арга байж боловч тэдний аллах дэмэл сайн байсны гайгаар тэр хөдөлж чадахгүй. Бүгд зөвхөрхийн л очиод Коро багш Рицугаар төсөл бодлоо дотоод бүтцийг гаргуулад дэмэлгийн мэдлэг арай их хоёр өвдсөн 10 сурагчийг үлдэн төсөл бодол руу явлаа. Төсөл бодол руу нууцаар орох ганц арга нь өндөр хаслаар иврэх. Карасан багш сурагчдад аюултайг байлгах гэсэн ч сурагчид юу ч хэлээмшгүй явж байна. Тэд хэдийнэ сууц цалааны 15 зэрэгээс ялгаагүй болж байна. Ингэж үл мэддэг тогтооснаас вакциныг болоо 2150 дахь төлөвлөгөө эхэллээ. Сар дахлын цаг. Сурагчид бүгд амархан гихчин авирч хаад манай гурван багш нэг л авирч чадчихад байнаасан. Ерөн бийж багш юугаа игээд дагаад ирсэн бэл гэсэн. Нэг давхар цогцон төгөлдөр хурцвалж үжилээ хамгаалах нэрийг гаргуулж өглөө. Тэдэнтэй байхдаа ямар ч хэрэгцээг мэд санагддаг ч эцтэй ихэд ямар ч түүний харцыг өөртөө онох чадaltaй мэрэгчлээ олж шүү дээ. Сурагчид түүний үзэсгэлэнгод нүд алдсан юм. Тэдэнд ярих чадвар зааж байгаа нэг юм дэлхий шилдэгтэй тасагдах хамгийн өрхний мэрэгчлээ. Коро багш хөдөлж тавьсан ч өөрийгөө хөнгөн аваад гарчих нэг. Нэгэнд нэгдүгээр давхраа гарцсан юм надад тэд ердөл баян айлын хаан шиг өсөж буруу зүйлтэй оролцлоо болсон. Үйлчлүүлж хөөгдөж чиглэл ажиллахад болно. Эднэрийн хорвоо дэлхий басан царай бүрэлдэхин. Танхаагаарч ерөн хурдлын иг гээгөөхөд нэг наад хүн чи аюултай гэж хашхартаа зэрэгтэй өнөөхөн хордч Карасан багш сурагчдыг холдуулаа өөрөө хордчихдоо. Яаж мэдсэн мэл гэсэн хорцсон байж магадгүй шүү завшиж өгсөн юм. Нэмээд мөрдөгчнөө манга их хүнсний ачмуу да. Урд нь бүхэл бата алуурч байсаар хөтл эдний яриа бүр мангар болгоор орчдөг шүү. Өнөөгөө хүнс тэдний тохиролтой хөслөг мэддэгтээр явах сурагчид замыг нь хаадаг. Карасан багш түүнийг ухаан алдуулдаг. Занагч унах чадaltaй хооронд орчвоо талхаж чадваа Карасан багш хүн ихэд амарлаа. Туршлага мэдлэгийг хослуулсан мэрэгжлийнхэн өмнөний цаанч хүлээж аваад таар тэд өөрсдөө итгэлгүй болж байлаа. Тэгсэн Коро багш хөөх одоо л түүний амралчиг болж гин шүү гэж авд. Яагаад ингэсэн зуны амралтад нэг талаасаа багшийн гар хөрхөө газар өөрийн чадвараа дэвшлэх юм. Тамныг хичээлээ сайн хийсэн мэл одоо тэд ямар шалгуурчныг асуудалгүй дэлнэ. Тэдний цаашин дараагийн алуурчин нэгтгэн гараараа цанхыг хахлаад өгүүлгийнхээ ард дээр үеийн залхуур залгадаг хачуу юм байна. Тэд яага хэлж чадахгүй байсан карма шууд хэлээ талаа. Самар ашиг дөг сонсогддог гэж бодсон юм. Энд олигтой талаалда хүн байхгүй бүлгөө гэд мэддэг гэхэд карма холбоог нь нэвтлэг үзэлцгээр болдог. Болчмгүй мэс санагдаж ургал жирүүгээ дээшрүүж өрсөлдөгчөө бастаг байсан карма эрүүгөө дойлуулж хартаа шулуун малгаж өрсөлдөгчөө сайдар шинжиж байлаа. Ялаглаа сайдар суралцсан тэрээр одоо том хүний өндөр ханны эсрэг зогсож байна. Кармагийн цаг 2. Кармаш нуцхан гараараа шударгаар үзгээ хэлээд гавлын хасагч бяцдаг гарны эсрэг ялах боломжгүй мэт тулаан орлоо. Тулаа эхлэхэд Карма Карасан багш хамгаалах техник ашигланыг ч өнөгцсөнгүй. Хэдий хамгаалалт алгад хэрэг болохгүйгээ Карасан багш цагаагүй ч Карма хараа сурчиж. Энэ бол түүний тулааны чадвар бусдаас нэг төвчин илүү байгаа юм баталгаа. Кармагийн дээрх хэлж болоход өвдгөрөө нөшөглөж унгаад ардаас нь зогссон ч алуурсан. Би л шударгаар үзэлсэн гэж хэлээгөө бүлгөө. Гэт хор татаж унгаа түүнийг өрхөд Карма. Өө би ч адилхан зүйл ажиллаа. Гэ зүрэл орцдтээ. Угаасаа Карман шудраг үзэлнэ гэсэн үнд итгэх хэрэггүй л дээ. Тэр алуурчны мэрэгжлийн зөнд итгэсэн учраас бүхнээс болгоомжлол хороос бутлаж чаджээ. Карма том ялгалыг амсаж маш их өссөн. Өсөлтөгчөд орд үзэлгүй болгоомжлол чаддаг хүний дайны залбир сул цайгүй хүн гэдэг. Тэр ирээдүйд мундаг том хүн болно. Гэл магтсан. Карма бахан халуунаа гаргаж ирээ хамарлаа нэгэд үндий. Тэр өөрчлөгдсөн юм. Дараагийн давхарлаа нэвтрэхийн тулд дотроос нонгол хэрэгтэй. Тиймээс дан окторын үеж явж сэжиглэхдэггүйгээд ороход аюултай юм шүү гэж нагасаг эмхтэй болгоо аварчдیں۔ Мэдээж нэг нь карма цэцсэн. Тэгсэн нэг алдартай хөтлөгчийн хүү нагасаг шохороход уйхамаар дэлхаар аваад явчлаа. Өнөө хүү кул харагдах сонь сони юм ярьж тэмэг татах гэсэн ч нагасаа болиулаад кул хэсгийг мэдэхгүй ч амьдрал хэлэхтэй болно шүү дээ. Коро багшийн үеийг татдаг. Харин нөгөө хүүд угаасаа кул харагдахгүй л хэцүү шүү дээ. Ялангуяа над чиг өрөөлж автаа харьцуулагддаг болгоно. Харин манай охтууд бол амираа. Цаад болсон хүмүүст би ч агшаас авсан эко цагийн тэмдэг үзүүлэл аргалчиж байна. Хаалганы харилцаа хамаалагч байгаадсан болохоор яг үе гэд нягасаа дутал нөгөө хүү дагаж ирээд кул харагдгийг бүжгэлтэл нэг хүний уур хэмээг хацгаа зодуулах дээрээ туллаа. Тэгсэн нэг хүн шууд нөгөө хүү зодсноо хамаалагчдад өгөөд хоёр асуудлаа нэг зэрэг шийдчихлээ. Нагасаа өнөө хүүд дараалцаж скуулагаарэ гэтээ бодисэл бужиг бишвэл сайн мэнэгжилдэг. Нагасаа гараад ер нь миний хэрэг байсан юм уу? Бүгдийн охтууд ишлээ штэ. Гэхэд чи хин нэгний амьдралыг илүү сайн тал руу нөрчилсөн гэж хэлдэг. Дараагийн хард хаалга манайд хоёр хамгаалагч нэг нь та хоёр тэрх гэж байна уу? Толгойн дүрл болчихтой гэж хэлж чөөгдөө танхаагарын бор хоогор цогтгоночлаа. Энэ үеийг хармаа өсөрхийн зааж өгөө. Хамгаалагчдад хоёр жинхэнэ бууч болоод хоёр мэрэгэн баштай өгч та нар мундаг болохоор шархтуулахгүй алж чаднаа гэж хэлдэг. Гэхдээ тэд хийм буугаар бүтлгөөцсөн байж жинхэнэ буугаар чадах хэсэгтээ ирүүлсэн. Хамгийн сүүлийн алуурч нь театр таарсан буудаг басалын хач алуурч. XX-ийн цаг. Хэдий жоохон хачиж мэрэглийн алуурч юм болохоор амьсгалаар л хүний тог нь мачигдаг. Эмэгтэй мэрэгэн буч бууг нь олж буцсан болгож алдаж дайнд явжсэн туршлагатай алуурч энэ сумаар байршлыг нь мэдээд нэрхэн тусраач чадварлаг бодно. Өдлгөө Коро багш тэдийн нэрийг дуулж байраа сулах заавар хүүд нөгөө алуурчийн зэнийг тээжилчдیں۔ Тэгэхээр нэрчтэн доор хойбугаар нь зааварлана. 最近竹林君一押しのメイド喫茶に興味本人から超ハマりそうで怖かった人桜の種を大きな音を立てるうるせえだってにから知ってんだてめえ Өнөө алуурчны ч миний ч толгой ирэхэд хоёр мэрэгэн буч тандаж та хоёр сэрлүүд лээл гараадаггүй болохоор өмнөөсөө болж хэцүү зүйл болсон байх. Өнөөдөр ч намайг алж чадаагүй болохоор өөрсдөө ирэх болоос явах чинь мэдэж байна. Гэхдээ та нар алсан ч бусад чинь боо болон байдлаа зүйлд оролдох гал. Тиймээс өөрсдөө дарам төвлөгөө 50 муу дараа гэж хэлдэг. Коро багш заавар хөхтөд ирэхдээ эрэхтэй мэрэгэн буцаж буудах гэхэд алуурч төрүүлээ боцчлаа. Гэхдээ тэр нь хөөхөлтэй байлаа. Гаяа хоорондоо жинхэнэ бодсон ч юмсангүй. Гэж бодтол гэрлэн тогтоолчийг олж ижээ. Ингэж мэрэгжлийн алуурчдыг тус гаргалгүйгээр яллаа. Ямар ч хүн хуйгнаасаа гарч томоор төвших хэд хэдэн боломж өгдөг. Гэхдээ ганцаараа аль боломжийг бүрэн ашиглаж чаддаг.
боддоггүй. Тиймээс Кора багштад нэвшиг боломжтой хамтрагчдыг бэлдэж өгмөр байгаа юм. Үнэхээр л хэдийн амиа тавьж бодолцсон ч гэлээ тэдний зэрэг бодол цаасаж өмнөхөөсөө илүүдэн сургуулийн харагдаж байлаа. Нэрөө танхаагаар ч гэсэн вирусаар өвчлөж, гэхдээ бас одоо өдийг хүртэл тэрхийг төвөгжсөн болохоор хэлэхгүй яваад идэв. Хамгаалах хаалга манах гэдэг алуурчны ажил биш. Тэдний зүгээр ашиглаж сурагчид ээлж чадхааргүй хэмжээний аимшигтэй. Гэхдээ үүний ард хүн алуурчныг яаж ашиглахаа мэддэггүйхээр алуурчин биш болтой. Тэд хэргийн эзэн ноён X-тэй нүр толгойд хэн хэдийн хоолоолсон л танитна. Энэ бол галзуу багш. Галзуу нэгээс хэлэгдсэнээс хойш өргөн тойрны хондоо тоглуулад машинаас мэдээлэл мөнгөтэйхэн далаагуулжээ. Одоо бүр галзуу дээр нэмэд мэдрэл металсан гэж байгаа. Түүний анхны төлөвлөгөө нагасаад дахин төлөвлөж ялаад намхнаа Кора багш болон машин экстра материалууд цугс сурагчнараа нэнгэнэ Кора багш түүнийг алхах биш өөрөө сонгоно гэж боджээ. Гэхдээ энэ бүтлгүүцсэн болохоор нагасаа тусдаа дээш гарч вакциныг авмаар өсөгдөө тууштай. Гэхдээ нагасаа ч өвцөн найзууд өвцнөө нуугаад ирсэн хаа гарыг боож хэлснээр нэхэд галзуу. Сайн байна. Одоо найзуудад чи юу болохыг хэлж өгье. Эхлээд би энэ дээр нулаан зэлтвэр тараанд будаа шөхөн гэж нэгээд вакцины дэлбэлчлээ. Энэ үед нагасаа бүрэн тохирол өнөж танхаагарын зүг харна. Нагасаа вакциныг аюулгүй авах бодолтойсэн ч одоо бол түүнийг алхахыг л бодчихлаа. Тэгээд алах хүсэл дүрнээр алаад уйлдөө гэж хэлхэн тэр. Нагасагийн цаг. Түүнийг ийм хаг харсан бусдын сандарч танхаагарч битгий хөөрөөд агаараа чимээсээ юу болох санаа над руу өрөвцөн харсан нэстэй. Битгий өөрөөсөө түрүүнд бусдад санаа зовоод вирус мэдээ бид даваад гарсан. Кора багч түүнд алхын зэнэхгүй сайн бодорой гэж танхаагарын борохыг шийдэж өглөө. Гэтэл нагасаа борохыг хурааж утгаа барина. Нагасаа чингнээсээ хичээхгүй өсөлхийн нэгэн тулаанаас хаад болвол үлдсэн вакциныг дэлбэлэн шүү гэж хэлсэн ч Кора багч Карасама багшд нагасаа аюул дорол бодорой гэж хэлдэг. Кора багч хүртэл ингэж хэлж яхаар өмнөх гур хаалж нацгийн зүр аюултай нөхцөл гэсэн үг. Одоо энэ галзуугийн биеийн дэний хорн сэтгэл нь хорсоноор дөрөв өчр нагасаа додж эхэллээ. Сүлдө хутгаа бариад нагасаар ортлоо. Бусд нь оролцох гэхэд танхаагаар болиулаад түүнд бодсон зүйл байгаа байх гэж хэлдэг. Лавром нагасад гарцаагүй бол хүлийн дээр л зааж өгсөн. Гэхдээ энэ арга ашиглаад хэд хэдэн зүйл хэрэгтэй. Нэгт хоёр зэсгтэй байх, хоёрт дайсан чадварлаа байх, гуравт дайсан алуулахыг мэддэггүй байх. Одоо бүх нөхцөл бүрчсэн тул нагасаа өмнөшгөө нэмсгэлэн түнлөө ортлоо. Хоёр тусан галзуугийн анхаарлах утгаан дээр төвлөрөх тулгатгаа унаах металлууд алгаад шиж унгаад артаас нь борохоогоор цохиллоо. Хэдий тэр муу багш байсан ч нагасагийн тулаанаас чихэн алах хүслийг алах хүсэлтэй нэ зэмэр хэрэгтэй цохиолох хөвтөлтэй чихэн тулааны яцыг сарч авчээ. Тэгэд гэж хэлээд тусгалаа. Хэдий галзууг ялсан ч вакцин байхгүй яах вэ гэж бодлоо. Өнөө гурав алуурчин гарч ирээд галзуугийн даалгасан хорийг шаран хүчтэй хоолны хортой мөг өгсөн. 3 цагийн дараа дээрнэ гэдгийг хэлээд алуурчдын мөнгнөөс үржил боддоггүй гэж бодвол том өндөрлөшөө гэж хэллээ. Кармач түр царайгаа гаргаад ах уу дахиад тололдох уу гэхэд би хувийн асуудлаар хүн хөнөөж байгаагүй байлаа. Надтай тололдмаар байвал хин нэгэн хаалаа өгөхөр хүмүүний хүчтэй болоод ирээрээ гэж явдаг. Инхүү тэдний даалгавар зочд байдлыг хэндэж мэдгэдэлгүй таслаа. Сурагчид бүгд ядарсан ном унтаад маргааш өрөөнө л сэрлээ. Тэдний сэрхүү засгийн газар Кора багшийг алхад бэлдэж олё. Карасама багш амтлах өдөртөж байгаа. Гэтэл Кора багш зүгээр гарч ирээд бүгд тоглож хөнөөж хөөжилтөн амралтыг амралцсан өнгөрүүлэн дээ. Энэ бол Кора багш баяжсан блог. Маргааш ч гэсэн хичээлийн бас тулааны ханх дурна. Яагад гэвэл Коникако данс сургуулийн 3-ийн англи халахын анги. Энэ хүн нэг дээр үлрэл туслаа. Дараагийн бүлэгт илүү олон хөтөлбөрт шинэ төрүүд сонирхолтой үйл явдал хүлээж байна. I'll be back!